шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинды бараалхах айлал. Та хамбин хүрэнді зочлун, итгэлт хамбин өргөндө хамбыламда бараалхан, гүн уханы цогчин ногон дарихин сахиусны жанрай сигин, дүн хорин дугнуды мөргүлхин, ногон дарихин хуслин чулунды хусылен датхан, аштин заяган төкшлежи. Улан утотто танилцаха, байгыл нурин эрик тамрыха, хамбыламин адисты таршан хүртэх, ариуслин айллар айлара, ариуслин зучу буддату. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж, дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж, эрсдэл даах чадвараараа Монголдо номер 1 боллоо. Таны өдөр бизнесийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хургуулын шинжилэн, эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Ариуслын зочу буддатур эрхэм үйлчлүүлэгч таныг бурхан багшин агуйк адистед газрууд болох лагшин мэндэлсэн люмбини адистед жарн хашорин собрага таалалт өгсөн Кушинагар гэгэрсэн бодгая дах Монгол сум анх дөрвөн үнэний сургаалan альдсан сарнат ариун гангамөрн энтхгийн нийслэл дээли Непалын Катманду хотуудаар аялан алдарт Таж-Махал үзэх ариуслын аялалд өрн залъя. Ариуслын зууч буддатур. Хувиршгүй зүйл байхгүй боловч хувьсан өөрчлөлтөж нэг хэлбэрээс нөгөө хэлбэр шилжих энэ үргэлжил бол одоо зогсошгүй буюу эхлэлгүй гэж үздэг. Тийм болохоор хажуу талаас бидний таньж мэдэж ойлгохгүй байгаа юм болгоныг хийцэн хажуу талаас нэг юм нууц далд үл харагдах гараар бүтээсэн гэж байхгүй. Түүнийг хэрхэн бий болгосон бодит шалтгаанаас гарцаагүй байх ёстой гэж үздэг болохоор Бурхны шин төдийлөн айхтар далдын хүчинд найдах жишээлбэл одоо Бурхан хажуу талаас бид нарыг шийтгэх, урамшуулах, аврах гэхээс илүүтэйгээр за Бурхны шин бол ер нь муу мухай юм бидний энэ муу сэтгэлээс олж гарч байна. Бидний оюунд байх асар их боломж ил хэмд тэр зүйлийг бидний сэтгэлийн хэр маань бол бүрхээд хаагаад байна. Тэгэхээр хүн ер нь илүү ариун, илүү сайхан сэтгэлтэй, илүү зөв. За бид нар бүр төсөөлхийн аргагүй тийм өндөр ёс суртахуун ер нь үүсэж болох уу болохгүй юу? Бий болж болох уу болохгүй юу гэдэг ийм одоо эрэл хайгуулын үр дүнд тодорхой онол, ажиглалын үр дүнд тодорхой онол дэвшүүлж, онол практик дэвшүүлсэн ийм л нэгдэл Бурхны шимэлд. Ерөөсөө Бурхны шинтнүүд итгэл үнэмшлэгээд байгаа тэр Бурхан дор итгэмэ, ном дор итгэмэ гэдэг бол хүний сэтгэл их ариусч болно гэсэн итгэл үнэмшил. Энд л итгэж одоо Бурхны шин итгэл үнэмшил болдог. Орчлон хорог үүсгэсэн тэр далдын эзэн байна гэж Бурхны шинтнүүд итгэхгүй. Би Бурхны шинтнийхээ хувьд би тэгвэл юунд итгэх юм бэ гэх юм бол хүний сэтгэл их ариусч болдог баха. Сайн сэтгэл муу сэтгэлээ ялан дийлдэг. Одоо хүн цанаар булгууд сурч болох уу ч гэдэг юм уу? Хүн илүү одоо чадамжуудаа хөгжүүлж болох уу гэдэг түүнийг хөгжүүлдэг тодорхой арга спорт ч гэдэг юм уу? Дасгалууд байж болдог шүү дээ, тийм ээ. Янз бүр. Одоо жишээлбэл сүүлийн Хатанбаатар гэж залуу ой тогтоолт гэл тийм ээ. Тэр бол ичээдийн хүч ихээс илүүтэйгээр одоо бид нар юмыг тогтоох тэр үйлийг задлж үзээд тодорхой арга замыг л гаргаж байгаа тэр л шууд логик холбоосгүй дата өгөгдлийг хүн тогтооно гэхээс илүүтэйгээр тодорхой сэдв утга логик холбоос авах юм бол юмыг удаан хурдан тогтоох боломж байна. Тэгээд түүний үр дүнд одоо маш их олон юмыг тэр дорн тогтоодог болж шүү дээ, тийм ээ. Тэрнтэй ижилхэн Бурхны шин бол хүний сэтгэл илүү ёс суртахуунтай, илүү нэгүсэнгүү, илүү шандал зүтгэлтэй, илүү ёс суртахуунтай, илүү төвлөрөлтэй
ийм өндөр түвшин байж болж байна л гэж бурхан одоо 100 гаруй ботуудаа тэрний талаар бичсэн байна. Энийг бид нэр гэгэрэл гэж нэрлэдэг байна. Тэгээ гэгэрэл гэхээр нэг гэрэл цэцрээ авчих нэр биш л те. Гэтэ бидний гэгэрэл гэж юу гэхэд яг тухайлан нэг хичээл орохоор дэлгэрэнгүй яриад яах. Одоо энэ уншиж байгаа номыг унших үедээ өмнө хичээлээс суусан хүмүүсээ сайн мэдж байгаа. Өнөөдөр анх удаа ярьж байгаа хүмүүс бол муу сэтгэлээ багасгах юмсан, сайн сэтгэлийг хөгжүүлэх юмсан, сайн үлийг үргэлжид хийх юмсан. Эцэстээ өөрийн сэтгэлийн муу мухай болгоныг ялан дийлсэн тэр Бурхны шинд гараад идэг төгс гэгэрэл гэдэгт хүрх юмсан хүрээсэ гэж чин сэтгэлээсээ бодгож ирдэг. Бид нар олон юмыг л мөрөөдсөн те. Эхлүүд ярьж ирсэн. Биелэх, эс биелэх гэвгэнэ 100 сая доллартай болчвол яг сая доллартай болчвол яг ч гэж мөрөөддөг тийм ээ. А тэгвэл нэг удаадаа би муу сэтгэлийг ялан дийлэх юмсан. Сайн сэтгэлийг хөгжүүлэх юмсан. Бүр асар тэр өндөр сайхан сэтгэлтэй ёс суртахуунтай болох юмсан гэж нэг удаа бодоход их сайн гэдэг. Нэг удаа бодоход ирээдүйд сэтгэл нь чөлөөлөгдөх, гэгэрэл төрөх тийм хөрөнгө үр сэтгэл суулаа гэж үздэг. Үгүй бол үр хөрөнгө суухаа байхад уулаасаа тийм үр хөрөнгө байдаг байлаа гэж бодох юм бол тэр үр хөрөнгө нь чийг авлаа гэж үздэг. Тийм ээ. 10 будаа хичнээн жил байвал байгаа л гэдэг. Чийг авчиж ил. Соёолдог. За тэгэхээр саяны адил бодоод юмсцгаая. Сэтгэлээ хариуцах юмсан. Чин сэтгэлээс ингэж бодохыг их сайн гэдэг. Бурхан ном хуургын чуулганд би гэгэрэл хүртэлдэг маа. Өглөгийн болон бусад чандад хүрэхийг дадуулан үйлцэн ба. Өнөө миний үйлцэн бусад байнаар. Хамаг амтны тусын тулд Бурханы утгыг олох болтугай. За цаглан шүү дөрвөн сэтгэл. Цаглан шүү дөрвөн сэтгэл гэдвэл эхний гүйсэнгүү сэтгэлийг бис бодол юм да тийм ээ. Бид нар хамаг амтан амгалан болоосоо гэсэн шүү. Одоо текст ном уншина. Гэтэ энийг унших үед эхний удаадаа хамаг амтан гэдгийн оронд үг нөхөж байгаа юм шиг хамгийн хайртай үнэл бат. Ижигээ аавыгаа үр хөвгт. Миний хүү аз жаргалтай байгаас. Аз жаргалын шалтгаан болсон зөв сэтгэл, зөв үйлдэлийг байнга хийгээс. Миний хүү ерөөсөө битгий зовоос. Зовлонгийн шалтгаан болсон муу үйлдэл, муу сэтгэлээс ангид тол байгаас. Түүнийг ялан дийлээс гих мэтлэн бодоод дагаад байна. Хамаг амтаа амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамаг амтан зовлонгүй амгалангаас хизээдүүл хагцах болтугай. Хоёр дахь удаа уншихдаа та бүхэн зүгээр нэг таньдаг хүн төдий байх юм бол зүгээр нэг зүс таних хүнийг л дотор бочих. Тэгээд тэр хүн муу сэтгэлийн ялан дийлээсээ үргэлжид ариун үсийг хийгээсээ үргэлжид аз жаргалтай амар тайван байхаас их мэтлэн бодоод дагаад байна. Хамаг амтаа амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамаг амтан зовлонгүй амгалангаас хизээдүүл хагцах болтугай. За 3 дахь удаа уншихдаа таны гомдоож байсан та их муу хүн дээч гэх юм уу, та дургүй ч юм уу тийм хүн байх юм бол тэр хүнийхээ царайг бодож байгаа. Тэр хүн муу үйлдэлээ зогсоогоос сайн үйлдэлийг үргэлжид хийгээс түүнийхээ үр дүнд үргэлжид аз жаргалтай өчүүхэн зовлонгүй байгаас чин сэтгэлээсээ бодоод дагаад байна. Нэг удаа ингэсэн чинь нэг хүн
Арай тэгээд тэгчгийн биш үстэй гэсэн шүү дээ. Тэр хүн тэгээд шахачих юм биш үстэй. Тэгэхээр чи сэтгэлээсээ тэр хүний сэтгэл нь ариусч аз жаргалтай байгаасаа гэж бодоод таад байна. Яг анх удаага энийг хийж яхад нэг бодол нэг орж гараал нэг тэгж бодоол нэг өөр юм бодогдоол үгүй бол зүгээр л нэг дагаж хилчиж оргиол тэгж явна. Гэтэ удалгүй зүгээр дагаж хилж байгаа биш яг энэ бодолтой төвлөрч чаддаг бол. Энэ бодолтой шинж яг энэ бодлыг үнэхээр төрүүлж чаддаг бол. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэхээр бид нар бясалгалын онлын хичээл орсон тийм ээ. Энэ бол зөвлөхийн бол энэрх сэтгэл гэдэг миний энэ хоёр толгойтой зөвлөх бол бид нар одоо яг бүгдээр нь чинь кантил бариулаад 1 2 1 2 гэж тухай өргөж байгаа тал гэж. Бидний дотор байх хамгийн хайртай хүний энэрх сэтгэлийг зүгээр хөндлөнгийн хүнийг ч гэсэн өрөвдөж тэр хүн жаргаасаа гэж бодож чадна гэдэг маань тэгж бодож дадлагжуулна гэдэг маань дасгал баг. Инэрлийн хүслийг хөгжүүлж байгаа. Одоо хамгийн дургүй үнэ ч гэсэн тэр хүн жаргаасаа сэтгэл нь хариуцсаа гэж бодож чадна гэдэг маань бидний дотор байх инэрл нэгүслэгдэх тэр булчин тэр булчирхайг цочроож хөгжүүлж томруулж байгаа хэрэг л дээ. Хамаг амтаа амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болдог. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болдог. Хамаг амтан зовлонгүй амгалангаас хизээд үл хахцах болдог. Хамаг амтан ойр хол садагнан тачаах хүслэн уурлах аль алнаас нь ангид тэгш сэтгэлээр орших болдог. За. Өнөөдрийн хичээлийн сэдэв энэ өмнөх хичээлээрээ бид нар өмнөх хоёр хичээлээрээ бясалгал гэж юу вэ гэдэгт хариу Бурхны шигний хариултыг сонс. Яг онлын үднээс бясалгал гэж юу хэлээд байгаа. Ямар зорилготой юм? Хэрхэн явагддгийг зарчим нь. Тэрний дараагаар бясалгал дотор үндсэн хоёр техник байдаг. Тогтоох бясалгал, шинжлэх бясалгал. Тогтоох бясалгалыг юу вэ гэдгийг ярьсан да тийм ээ. Тогтоох бясалгал гэж юу вэ? Яагаад хийгддэг вэ? Ямар зорилгоор хийгддэг вэ? Тэгэхээр энэ тогтоох бясалгалыг ойлгохын тулд ер нь бидний сэтгэлийн сацрал буюу энэ бидэрт хянагдахгүй зоргоороо хамаагүй олон түмэн бодол төрхийг ойлгох. За мөн нэгж бодлын хүчин чадал гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм л да тийм ээ. Төвлөрөл байхын хэрэгээр тухайн бодлын хүчин чадал бидэрт үлдээх уул мөрн хүчтэй болж эхэлдэг. За энэ талаар ярилцсан. Өнөөдрийн хичээл болохоор за тогтоох бясалгал гэж энийг хэлт юм байж. Тэгвэл тогтоох бясалгалын одоо хийгээд эхлүүлгээд ихэд хэрхэн бэлдэх вэ? Тогтоох бясалгалд одоо бие бэлдэх юм уу? Орчноо бэлдэх. Шууд юм прагматик маягаар явж шүү дээ. Одоо хийхэд яах вэ? За одоо суудал, бясалгалын суудал. Зарчмын үед бол бясалгалыг ямар ч байдлаар хийж болдог. Алхаж явж байгаа ч хийж болдог. Япон хятад эдэрт бол алхаж байгаад бясалгах гэж гарахад гардыг. Зогсож байгаа ч хийж болно, гівч байгаа ч хийж болно. Гэхдээ эдгээр болгон дотроос нийт ялангуяа хожим бясалгалыг их удаан хугацаанд хийдэг болсон тохиолдолд хамгийн сайшаасан байрал нь бол бүтэн хийгээд тал завилгаа гэдэг. Бүтэн хийгээд тал завилгааг бясалгалын үед их сайн хийх бэл. Тэгэхээр бүтэн буюу тал завилгаагаар суугаад одоо бидний завьд сууж байгаа мөн л дөө. Энийг их сайн гэх одоо. Тэгээд нуруу гараа цэх. Хүзүү сэрүүгээр өчүүхэн бөхтөр хэрэгтэй. Жоох ингээд бөхтөр. Зөөрлөх юм бол хамрын үзүүргээд хүүсээр нэг автгаад байгаа юм шиг. Жоох ингээд бөхш. Тэгээд гарын алга алин дээр аль нэлээ. Зүүн дээр баруун болов. За зүүн дээр баруун гарын алгыг тавиад эрхийн урууг нь нийлүүлээд гурвалжин маягийг үүсээд хүүсэн харалтай байгуулна. Хүүсэн харалтай тийм ээ. Мөр сул
энэ эрүү ам сул тэгээд хилээ хуйлруулад гэдэг нь хоошоо ингээд эргүүлээд болж өгвөл хишиг тагнаадаа тулгуул гэсэн гэдэг. Надад бол тэгэхээр тагнаа захтнаад гэдэг. Тэгэхээр зүгээр хилнийхээ уг руу шүднийхээ дээд үүдэн шүднийхээ угд хилээ тулгана тулгаад тэгээд нүд бол ер нь бол хамрын үзүүр дээр төвлөрнө гэж хэлдэг. Гэхдээ их жалбартай биш үү? Надад хамрын үзүүр дээр яхаар аюу хэцүү санагдав. Юутай ч гэсэн тас амжуулахгүй харж услах нь гэж яах вэ тийм. Ингэж тааж байгаа. Тэгэхээр зөөлхөн ань бол нүдөө зөөлхөн ань. За энэ бол бяцлаглалын судал. За энэ дээр яг одоо амьсгал дээр төвлөрөхтэй холбоотой зүүнээрээ аваад баруунаараа 3 удаа гаргах чөлөө гих мэтлэн 3 хийгээд ингээд нэг бяцлаглалын бэлтгүүл. За тэр ч одоо чухал шүү. За юутай ч гэсэн амбар нанз тийм баг тийм. Тийм баг гаргана. Тэгээ хуулийн гарнаад хуулийн гаргах тийм. Тэгэхээр за энд яг хамгийн томтой зүйлүүд нөх юм бол завилахаа судал сайн, зайн сайнах. Энэ ихтэй бүгдээр учиртай юм шиг. Одоо ингээд завил цуухыг хамгийн сайн л одоо удаан хугацаанд бяцлал хийгээд одоо шил би энэ зөөлөн сандал дээр сууж ирсэн бүдүүн гуй тэр чигтээ дарагдсан байгаа шүү дээ тийм ээ. Удаандаа бол энэ бүдүүн судас артерийн судас ч гэдэм үү үгүй бол тарийн бяцлал хийж яхад энэ судал хий туслал төр хийж яхад ингэж сандаалах сайн биш. Зогсоогоор ч гэсэн удаан бяцлал хийхэд төвхтэй. Дээр үеийн лам хургууд бол 5 6 7 8 9 цаг бяцлал хийдэг гэсэн нэг суучдаг. Тэгэхээр хамгийн бийд сөрөг тийм байх утсаар судал нь бол одоо энэ цавилгаан судлаа гэж. Тэгээд гараа ингэдэг нь бол одоо сүүл хүүсэн харалтай байлгаад нь тарины бяцлалд хэрэгтэй юм болоо да гэж би ойлгосон. Тэгээд нурууц их хүзүүгээр ялэмгүй бүхтэр гэдэг нь бяцлаглалын үед хүний биеийн гал махбод их харивдах гэдэг гинөө. Гал махбод харивдах гэдэг. Энэ одоо яг юу гэсэн хэлээ мэдгүй. Бяцлал хийж явах үед хүний дөрвөн махбод дотроос гал махбод хитрхи их дамгаалах гэдэг болохоор түүний одоо эрийг нь дарахын тулд жоохон богдор. Хилээ тагнаадаа хүргэдэг нь болохоор удаан бяцлах чах үед бидний залгуур бас хур ашиг гэдэг. Гайшаа тагнааргуу яхаар тэргийг чиглэж өгдөг гинөө. Гэж л ярих юм да. За нэг юм. Тэгээд нүдээ нээж болохгүй, тас амжуулахгүй гэдэг нь энэ тогтоох бяцлаглалын 2 дайсан гэдэгтэй холбоотой байна. 2 дайсан. За энийг би дараа нь ярих болохоор ингээд өндөрч. За суудал нь бол энэ. Тэгээд юун дээр төвлөрөх вэ? Зарчмын үед бол юун дээр төвлөрч болно гэдэг. Юун дээр төвлөрч болно гэдэг бол лориг номдор гараад ий тийм аа. Юун дээр дэчэр яндаг ганган шандуу гомжны хомбоын сузог гонод эсэл мэртэл аваад өгч. Юун дээр төвлөрөхөд бол тогтоох төвлөрөх үйл явцад явах. Дотроо зүгээр нэг юм цэнхэр цэцэг байна гэж бодсон ч гэсэн. Баг хөлгөнийхэн бол юм бөөрхий дискнүүд бяцлагтай. Ханны өмнө юм шар улаан цэнхэр юм бөөрхий дискнүүд тавьж хагаад тэрэн лүгөө харж байгаа. Гэхдээ харж бяцлагдаг юм. Харж жоохон төсөөлөө бий болгож байгаа. Тэгээд нүдэ ханаад дотроо шар диск, улаан диск, цэнхэр диск. Энэ нь болохоор дөрвөн махбодтой холбоотой л юм байна. Дөрвөн махбодтой холбоотой. Тогтоож бяцлах. Гэх мэтлэн зарчмын үед юун дээр ч төвлөрч бяцлаж болох боловч бас сайшаасан одоо энэ дээр төвлөрүүлэх сайн гэсэн юм бурхны нүнд санал болгосон төвлөрлийн объектууд байна л да. Юу юм бэ гэвэл анхлан тогтоох бяцлаглалыг хийж явах үед энэ тогтоох бяцлал гэдэг нь бид нар сэтгэлийнх хит олон бодлын талаар ойлгож үү тийм ээ. Хит олон бодол байдаг үст. Унтыг унтаж чадахгүй тийм ээ. Төг түмэн бодол эргэлдээл гол зүйлээр төвлөрч чадах. Тэгэхээр энэ хяналтыг нэмэгдүүлэхэд бол анх тогтоох бяцлаглалыг хийхэд бяцлал хамгийн түрүүнд саадуулах тэр зүйл юу вэ гэвэл бидний нисванс мустгал. Тэр дотроосоо зэн зөнхлөг нисванс гэдэг бол ерөөсө бурхны шний бүх урсгалуудад яг гарах юм байна. Шри-Ланк Бирмэдрийн бурхны шний бяцлаглалын холбогдлоо номнуучсан яг энэ гардаг. Юу гэхээр зөнхлөх одоо нисванс буюу зөнхлөх мустгал гэж хүмүүс байдаг гинэ. Хүн болгонд байх албагүй л гэхдээ дийлэх хүмүүст арай жоохон түлхүүдүү байдаг тийш юм. Бусдаас арай илүү ууртай хүн байж болдог тийм. Арай л тогшин, арай л хурдан ууралчдаг. Уур нь удаан гардаг ч юм уу. Бусдаас арай илүү өнгөрөө хүн байж болдог. Бусдаас арай илүү шунал тачаалтай хүн байж болдог.
бусдаасаа арай илүү атаарх, бусдаасаа арай илүү мунхагч юм уу гэх мэтлүү хүмүүс байж болно. Тэгэд яг тогтоогоо бясалгал юм уу ер нь бясалгал хийж хахад хамгийн түрүүнд энэ зөнхлөх нисаанусууд нь л бясалгал түлхүү саад болдог. Жишээлбэл их ууртай хүн ингээл гэртээ сайхан тогтоогоо бясалгал хийх гээл ингээл усан бити юм дуургаад хэл та. Тхүү. Ямар хэцүү юм бэ гэлтэй. Тэгэл өстой ой дээдэл ёо би бясалгаа дэхүү гэл баг тийм. Манай хүү бясалгалд явсан биш бүр их ууртай болсон. Бясалгах гээл баг л уурсаар байгаа. Бясалгал тойрч баргал ингэч болсонгүй тэгч гэлээ гэл уурлаа. Уул нь бол бясалгал гэдэг маань бидний нисванас юм уу сэтгэлийг багасгах хэрэгтэй байтал тэрнээсээ бас нэг ууралдаг илүү сэдвтэй болсон. Гэх мэтлэн үгүй бол одоо их парагдаг гэдэг юм да их омог гэдэг нь уурын омог биш юм байна. Парагдагч аржил энэ омог гэдэг нь болохоор жоохон бярлахуу онгородуу цанд хэлж байгаа. Би хэмэх онгород. Би ялна гэж хэлсэн. Би жоохон мундаг гэсэн санаа л да. Жоохон тийм онгородуу хүн байх юм бол тэгэл жоохон бясалгал хийгээл оролдоо олж байгаа гээл тэгэл босч ирэл. Яа гэлтэй. Чи бясалгал хийдэггүй юм уу? Яаж амьдрдаг юм? Би бясалгалгүй өөрийгөө төсөөлж чадахгүй юм байна. Би бясалгалгүй үхнэ гэлтэй. Тэгэхээр энэ нэг уул нь бидний нисанус хүмүүс сэтгэлийг багасгах ёстой байсан чинь бясалгалаад байгаа бүр нэг өнгөрөх том шалтгаан болсон. Тэ сабстивэл бясалгал яа сабстивэл би өстой бясалгал гэж нөгөөх нь бол нэмэгдэх гээд юм тэ. Тэгэхээр гих мэтлэн. Тэгээ шунал уур тачаал гэвэл уур тачаал идрүүлэг тачаал бодлууд шунлын бодлууд нь орж ирээд байна гэж юм л. Тэгэхээр энэ зөнхлөх нисванасын одоо түүн дээр төвлөрснөөрөө зөнхлөх нисванас нь бас хүчин харих тийм сэдвүүд байж болно гэж энэ бясалгалын номнуудаар хардаг л да. Жишээлбэл хит их ууртай хүн байх юм бол нэгүсэн гүйцэтгэлээр төвлөрөх хэрэгтэй. Нэгүсэн гүйцэтгэл. Үгүй бол ижийнхээ ач гэх мэтлэн тийм ээ. Ижи дээр ч юм уу төвлөрөөд үгүй нэгүсэн гүйцэтгэлээр төвлөрч явах үед тас хитл бас уур нь орж юм холдчихдаг юм. Үгүй бол нөгөө их жоохон онгородуу хүн байх юм бол хамжийн равья гэх юм. Хамжийн равья гэж одоо юу гэсэн санаа? Их том юмнууд, агуу юмнууд. Одоо жишээлбэл манай галактикч гэдэг юм уу те? Манай нарны аймаг, манай дэлхий гэдэг тиймэрхүү юм дээр төвлөрнө гинэ. Тэгээ манай галактикч юм уу, манай нарны аймаг гэдэг тэр том юм дээр төвлөрөөд л бясалгал хийж байгаа босч ирэнгүүтлээ. Чи намайг мэдэхгүй байна. Дамдаржаагийн хин гэж сонсноо гэл. Тэр агуу том нар ч юм уу, галактик тэр юмний тэр дэлхий өөрөө хумхийн тас тэн дээр байгаа тэр жижиг юм гэж бодохдоо энэ том юм дээр төвлөрхийн хэрээр тэр онгороо омглон сэтгэл нь бас алсраад явчихна гэдэг юм л. Өчүүхэн мэдрэмж өөртөө төрөөд явчих юм. Одоо энэ Вьетнамын нэг номын орчуулга гарсан байлээ дээ. Тик Натан гэдэг нэг айгүй мундаг тийм баг. Тик Натан гэдэг тэр лам нь бол өөрөө айгүй мундаг лам. Тэр Тик Натан гэдэг бол одоо 20 дугаар зууны сүүл 21-р зууны үед Бурхны шний нэг юм шин урсгал гэх юм уу да. Шин хандлага. Энэ л engaged buddhism гэдэг. Оролцоот Бурхны шиг. Тэр номон дээр нь бол өөрийнх нэг номон дээр тодорхой гард юм л да. Тэрэн дээр бол биш байх. Тэрэн дээр болохоор Вьетнам Америкийн дайн болоод тэгээ бид нар сүм хийдэ бясалгал суучихсан. Бид нар бол ингээд бясалгалаа хийх ёстой. Юм бид нар зорилготой юм. Тэгтэл хажуу талд нь зовлон зүдгүүр өвдсөн, шаналсан, гэмтсэн бэлдсэн хүмүүс байсан. Бид нар тэгээд сонголтоо хийх хэрэгтэй байсан. Энэ хүмүүс туслах уу? Үгүй бол номоо орхих уу? Тэгээд эцэст нь бид нар ямар замыг сонгосон? Хуулийн сонгосон. Номоош бясалгасан хүмүүс туссан. Тэгээд энэ гол одоо хандлагыг хэлж байгаа юм л. Ерөөсө буддизм гэдэг маань бол ингээл хүмүүсээс холдоод явах нэр биш тийм ээ. Харин тэр нэгүсэн гүйцэтгэл их хөлгөн гэж хэлээд байдаг чинь ингээд хийх тэг ажууд ном. Тэр Бурхны шний номнууд тодорхой гард юм аа. Могоо зогоо яасан ууланд тийм ээ. Хичнээн жид янчлаа сэтгэлээ номтох чадаагүй хад амтны тусыг хийгээд сэтгэл номхон гараад. Тэгээд тэр их мундаг лам л да. Тэгээд би зүгээр тэрний тухайн уншижсэн болохоос өөрийг нь харж байгаа гэсэн чи тэр Oprah Winfrey-ээс ярьцлагыг би харсан. Богинохоонд. Тэгээд тэнд та ихтэй хүнд болсон
уурлах, янз бүрийн тэр эмоцууд тийм ээ. Илэрнэ үстэй яадаг вэ гэдгсэн чи тэр болгон би амьсгал дээр л төвлөрдөг. Тэр болгон дээр би back to the breath гэж зүгээр л буцаад амьсгал дээр л хүрээд ирдэг. Тэр энэ тогтоо бяцлал гэдэг маань бол яг хүн өөрийнхөө дотгошоогоо өөрлөгөө орж байгаа маягт ийм л мэдрэмжийг төвлөрдөг бяцлал л да. Яаж явж байгаад ийш орчлоо. Тийм тэрийг л хэлсэн юм да. Тэгээд их омогтой өнгөрөө хүн байх юм бол агуу том юм дээр төлөвлөж үзлээ. А их юу хүн байх юм бол их шунал тачаалтай хүн байх юм бол гоо бус зүйл дээр хэрэгтэй. Гоо бус зүйл дээр. Гоо бус зүйл гэдэг нь болохоор жоох муухай юм дээр төлөвлөж. Муухай. За яг Бурхны шинэ ном дээр хата жишээлбэл хүүр sig зэм дотроо төлөвлөж бодох. Тийм ээ. Гэхдээ өөрийгөө яг одоо яг өөрийгөө махгүйгээр зөвхөн яс байж байгаагаар ясуулаасаа байгаа шүү дээ тийм ээ. Тэр яг ясаа байна гэж бодоод төвлөрөх юм. Атэ зүгээр яг агуулгынхаа үед юу гэсэн санаа юм бэ гэх юм бол тэр яс масан дээр ч юм уу энэ бол өөрийнхөө гоо бус дээр төвлөрнө болчих. Үгүй зүгээр л өтгөн шингэн дээр төвлөрсөн ч болтой. Дотроо нэг сайхан өтгөн бодно гэсэн. Нэг сайхан өтгөн дотроо бодвол яг тэн дээр төвлөрөхөд бас нэг шавшив гэтэл шунал тачаал бодол орж ирдэг юм байна л та. Тэгээд гих мэтлэн тэгээд хэд олон бодолтой хүн байх юм бол хэд олон бодолтой хүн байх амьсгал дээр төвлөрөх. Хэд олон бодлого нь амьсгал дээр. Ариуслын зууч буддад тур эрхэм үйлчлүүлэгч таныг Бурхан багшин агуу их адистад газрууд болох лагшин мэндэлсэн юм бини адистад жарн хашорын соврага таалалт өгсөн Кушинагар гэгэрсэн бодгая дах Монгол сум анх дөрвөн үнэний сургаалan альсан сарнат ариун гангамөрн энтхгийн нийслэл дээли Непалын Катманду хотуудаар аялан алдарт Таж Махал үзэх ариуслын аялалд өрн залъя. Ариуслын зууч буддад тур. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбын лагшинд бараалхах аялал. Та хамбын хүрээнд зочлон итгэлт хамбын өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах байгал нуурын эрэгт амрах хамбламын адистад аршан хүртэх ариуслын аяллаарай. Ариуслын зууч буддад. За энэ бол тарины одоо тантр нуус тарины ёс эдрээр бол бидний амьсгалыг бодлохын хоорондоо холбоотой гэдэг. Тэгэхээр амьсгал тодорхой хэмжээнд хянагдаж амирснаар тойрон утгаараа бодолч гисэн бас хязгаарлагдах маягтай бол амьсгал дээр төлөвлөсөн. За эдгээр болгоноос хамгийн их магтсан нь бол Бурхан Буддагийн одоо дүрийг дотроо төвлөрч бодож бяцлах юм ашсан гэдэг. Их буюу хаалт дотроо яг Бурхан Буддаг ингээд яг урдаа байна. Хэмжээг янз бүрээр л хэлээд байгаа юм байна. Байна гэж бодох. Төвлөрөх. За төвлөрлийн объектууд бол энэ байна шүү дээ. Иймэрхүү юмнуудаас сонгож өөрөөр яаж сонгох вэ гэхээр би аль маань түлхүү хэлээд гэж бодох нь. Миний аль юм түлхүүл. Тэгвэл би энийг барьж төвлөрүүлэх сайн юм байна гэж боддог. Байт юм байна. За тэгээд одоо яг төвлөрөх тэр зарчим төвлөрөл явагдах зарчим маань бол маш энгийн л маш энгийн. Энийг ойлгохын тулд бид нар нөгөө нүдэ нээж болохгүй анж болохгүй гэсэн бяцлагын төвлөрөх бяцлагын хоёр дайсныг ойлгох хэрэгтэй. Төвлөрөх бяцлагын хоёр дайсан гэдэг бол живэх тогшрох хоёр гэдэг. Живэх тогшрох. Тогшрно гэдэг бол за төвлөрлийн бяцлал бол ерөөсөө одоо маш энгийн ойлгомжтой механик ийм л зарчим нэрэж тэмдээл гэж боддог. Бидний бодол ингээл зоргоороо яваад байна шүү дээ тийм ээ. Ингээл надаас хамааралгүй л ингээл яваад хахад төвлөр бяцлал бол бодлыг хүчээр би нэг зүйл дээр л тогтоохоор олдуулгыг хийж. Бодлоо хүчээр нэг зүйл дээр дотроо зинхэр диск байна уу? Шар диск байна хамаагүй яг тэрийгэ бодоод өөр юу ч бодох ш. Би хүчээр энэ дээрээ сэтгэлээ зоож тогтоох. Тэгэхээр яг энэ оролдлогыг л ингээл хийх амар биш л гэдэм л да. Ингээл баггаал өөр бодлоод буцаад авчихсан. Дахиад авчихсан. Ингээл бүр боломгүй мэт санагдах үеч байдаг гэж.
тэгэл авчраал байхын хэрээр хүчээр авчраал байхын хэрээр энэ дадал маань хөгцсөөр байгаа л илүү тогтдог болт. Сэтгэл өөр тийш явахад тэр дээр буцаад авчирдаг. Авчраа тогтооход яг энэ чигтээ миний удирдлагын дор яг тэр дүр зураг удаан тогтож сэтгэл тогтнол гэсэн нэр байхгүй. Ингээд байх ш. Пак гэл энэ дээр анхааралтайгаар харж чадах. Энэ чадвар нь алуур нэмэгдэж ирнэ. Тэгэхээр яг тогтоо бясалгал хийнэ гэдэг маань тухайн бясалгаж байгаа зүйлийгээ тодорхой тунгалаг харахыг хэлнэ л гэдэг. Тэгтэл яг тэр бясалгаж байгаа зүйлээс өөр альва нэгэн бодол ороод ирэх юм бол энийг юу гэдэг вэ гэхээр догшрох гэж хэлж байна. Догшрох сэтгэл маань өөр тийш явж байгаа. Яг энэ л байж ах хэвээр. Тэгтэл энэс өөр альва нэгэн бодол суурс гэж орчвол догшрлоо гэж хэлж байна. Мөн энэ бясалгаж байгаа тэр зүйлийгээ бид нар аль болохоор тодорхой харж өөрөлд түүн дээр тогтоод түүн дээр оюун маань идэвхтэй ажиллаж явах хэрэгтэй гэдэг. Идэвхтэй ажиллаж яг энийг харж байх хэрэгтэй гэсэн. Харж мэрийж. Одоо жишээл бид нар нэг зургийг ингээд ойроос харж хагаад тэгээд ингээд алгууртаа ингээд энийг ойрхон фокустай юм харна гэдэг маань бидний нүдний булчин ажиллаж байна гэсэн үг. Тэгээ ингээд нүдний булчин ажиллаж хагаад алгууртаа яадаг вэ? Нүдний булчин ингээд тавигдаад ирэхээр фокус алдраа бүдгрээд явдаг тийм ээ. Бүдгрээд явлаа ш тийм ээ. Ингэж бүдгэрхийг л живх гэж хэлээд байгаа. Живх. Өөрөөр хэлбэл тухайн зүйл дээр оюун идэвхтэй ажиллах хэвээр идэвхтэй биш, өөр бодолч төрцөн биш. Тэгээ зүгээр л оюун унтаарах маягтай болоод ирэх. Зүгээр л унтаарах маягтай болоод ирэхийг живх гэж хэлээд байгаа. Энийг хүмүүс бясалгалтай их андуурдаг гэдэг. Хүмүүс бясалгал хийж ийнэ гэл ингээл бараг л нэг баахан унтаарч сууж байгаа л тэгэл босч ирлээ. Сайхан бясалгалаа гэл тийм. Энийг бол ямар ч үр дүнгүй гэдэг. Хэрвээ ингэхийг бясалгал гэдэм бол бид өдөр болгон тэтгэвргүй 8 цаг бясалгал хийдэг. Өдөр болгон тэтгэвргүй унтчихж байгаа шүү дээ тийм ээ. Тэгж сууж муу зовж яснаа сайн уусаа гівтэй цайхан бүр сайн бясалгасан дээр. Тэгэхээр энэ бясалгал гэдэг нь юусе бидний оюуны тодорхой нэгэн чадварыг нэгүсэл хичээл зүтгэл ёс суртахуун зөвийн төлөө тэмүүлэл эдгээр чадруудыг нэмэх зорилготой бөгөөд яг одоо бидний яаж байгаа тогтоо бясалгал гэдэг бол бид нар оюунаа удирдан жолоод хяналт чадварыг нэмэх гэж байгаа болохоор яг тэр хяналт маань явагдаж байх хэрэгтэй. Яг үүн дээр оюунаа төлөөлж үүнийгээ тодорхой тунгалаг фокус харал ингээд харж байх хэрэгтэй л. Энэ нь алдагдаад унтаараад ороод ирэхийг тэр харж байгаа зургийн тунгалаг байдал, тодорхой байдал алдагдаад ирэхийг живх гэж хэлж байгаа. Тэрнээс өөр альва нэгэн бодол ороод ирэхийг бол догшрох гэж хэлж. Тэгэхээр энэ хоёроос салсан байхыг, энэ хоёроос салсан буюу өөр ямар нэгэн бодол биш, яг тогтоож бясалгаж байгаа тэр зүйл дээрээ төвлөрөх гэж оюун маань идэвхтэй ажиллаж явах энэ мөчийг л орны шинд тогтоох бясалгал явагдаж байна гэж. Тогтоох бясалгал явагдаж байна. Тэгэхээр ингээл яхад тэгэл өөр бодол тэгэл ингэж жаал тэгэл алгууртаа энэ бол дадал болж төвлөрөл нэмэгдэж эхлэх үзээд байгаа юм. Та нэг юм. Тогтоо бясалгал лийн хоёр дайсан гэдэг энэ. Тэгэхээр энийг хийхийг л тогтоо бясалгал хийнэ гэдэг. Энд альва нэгэн эд шидийн гайхмаар хүүх бах гэхээр биш. Гэтэ энэ бол эцсийн үндэ энгийн байдал нь юу хэлээд байна гэхээр энэ бол маш прагматик. Хоёрдугаарт энэ бол ерөөс ажиглал шинжиллийн үр дагаварт гарч ирсэн бодит арга зам байна. Барууны орнуудад зайн тогтоо бясалгал ярихны шалтгаан ер нь бидний сэтгэлийн тогтонг чанар хийгээд нэгээс нөгөөд хөдлөх чадвар аль аль нь байх хэрэгтэй байдаг. Бид тэр нэг юм ингээл бодоод насаараа бодно гэж байхгүй тийм. Нэг юмнаас нөгөө рүү бодох логик үсрэлтүүд. Тэгээд энэ дээр төвлөрөх байдал аль аль нь хэрэгтэй байдаг. Тэгтэл идүгэ цагийн энэ мэдээллийн шууганаас болоод бидний тогтоох чадвар улам сулраад байгаа. Улам сулраад. Бүр ингээл байц сууж чадахгүй ингээл баруун маруунд бол бүр айгүй хурц илэрдэг. Баруун сурал хөвгтөн ял. Ярэ мэрэн хуус. Ингээл байц сууж ятсан. Энэ бол ерөөсө тогтоох чадвар асар их суларсных. Тогтоох чадвар сулрна гэдэг маань ерөөсө ямар ч оюуны үр дагавар, ажлын үр дагавар байхгүй болно гэсэн. Ерөөсөө юу л ч нэвтэрч, юу ч улс суртаа харж чадахгүй зүгээр ингээл байдаг гэсэн. Зүгээр ингээл. Энэ хит олон бодлоо юу тогтох чадвар суларсны үр дүнд юу авчирт юм бэ гэх юм бол одоо барууныг тэр чигт нь
хамраад байгаа сэтгэл готрлыг авч ирдэг. Энэ бол бүр гарцаагүй. Хэд олон бодол гэдэг маань дэвэн дэлхийн бодсоор байгаа л тэгэл өөрт ашиггүй ч юм уу, гүнигт ч юм уу тийм юмыг бодоод тусдаг гэж. Зөв зүгээр байж атал ингээл хөөстэй нэрэ. Даас дэлхий сүрх юм байна та. Юу байна уу? Ерөөс түг төмийн бодсоор байгаад энийг ерөөсөө аз жаргалыг булаана гэдэг. Зөв зүгээр байж яг ингээд төвлөрөөд одоо хийх ёстой гэхийн оронд хаа хамаагүй ирээдүй хаа хамаагүй өнгөрсний төлөө төмийн юм бодоод эцсийн дүндээ депресс, сэтгэл готрол, сэтгэлийн шанал, сэтгэлийн дарамт орж ирдэг. Тэгэхээр сэтгэл готрол, архаг депресс эдгээр шууд шалтгаан нь бол сэтгэлийн докторгүй байдал гэдэг маань төвлөрлийн хомсдол. Тэгэхээр энэ төвлөрлийн хомсдолын ингээд хэд олон бодол байгаад ирэхин ирээл ингээд оюун ядардаг. Оюун хэд хөвчөрдөг ингээд айлан бодоод л ингээд энийг нэг бүр тогтоогоод нэг амраамаар болоод нь шүү дээ. Эний уламжлалт эмийн эмчилгээ нь бол дандаа химийн эмчил. Ерөөсөө төв мэдрэлийн системийг химийн югаар дарангуйлж тийм ээ унтаар болгох. Энэ эмчилгээ хуучин уламжлалт эмчилгээ боловч энэ эмчилгээний маш олон сөрөг дагавруудтай. Эмийн эмчилгээ ингээд хэд ядраад бол юм бодоод байгаа нэг за сайхан эмчнэр хэлдэм 5 хоног нам унтуулчих тэгээ зүгээр болно гэж эмээр унтуул. Тэгтэл эмийн үйлчлэгээ гарахын ирээ сэтгэл маань улам докторгүй илэрхэж магадгүй болох гэдэг. Тэгэхээр ерөөсөө би нэг өөртөө Оксфорд сургуулиас нэг шилээд байгаа шүү дээ. Тэрэн шиг одоо баруун тэр mindfulness гэдэг бол ерөөсөө сэтгэл готрол депрессийн одоо хамгийн үр дүнтэй хамгийн сөрөг үр дагаваргүй энэ эмчилгээ бол бидний тогтоох хэвлэл болоод байна. Тэгэхээр эмийн эмчилгээгээр хийх биш ингээд байгаа сэтгэлийг өөрийг нь хүчээр ингэж тогтоох ийм дасгал гэдэг маань хэрвээ ингэж үр дагавар нь ирдэг л бол энэ хамгийн зөв арга болчих гээд байгаа юм л тийм ээ. Тэгэхээр одоо бидний зааж байгаа, ярьж байгаа энэ тогтоох хэвлэл гэдэг бол сэтгэл депресс готрол болгоны одоо гол эмчилгээ гэж. Маш тогтон чанар сэтгэлгээ. Амар тайван, амгалан гүгнэ гэж. Амгалан гүгнэ. Гадагшаа хит хандах. Гаднаас ингээд ерөөсөө ингээд авах ирэл докторгүй болно гэхээр. Тэгэхээр доктор бусдыг маань дотгошоо хандахаараа энийгээ бариад ингээд өөртөөгөө жоохон одоо яах юм бэ? Одоо тэр барууны хит олон сэтгэл докторгүй болсон хүмүүсийн хандлагууд ерөөсөө ингээд 1 минутын дотор ихэд 80-90 бодол ороод гардаг. 80-90 сэтгэл хөдлөл ороод гардаг. Нэг хүн баг инээж эхлэнгүүтлээ уурлаад төгсдөг. Хаам гэдэг. Дөрвөл тэр хооронд маш их олон бодлууд төрөө сүлд нь гутраад л дуусчих гэсэн. Уул нь бол бидний нэг юм сэтгэл хөдлөлүүд гэдэг маань үе шаттай тийм ээ. За ууралж эхэллээ, эд ууралж байна да, хараахан замхраагүй байна да ч гэдэг юм уу те. Баяртай байна да гэл эн чинь нэг юм тодорхой хугацаанд үргэлжилдэг байтал тэр маань хит богино болоод зүгээр л одоо 1 минутын дараа энэ хүнийг баярлах уу ууралцсан байх уу би тааварлах харахгүй ерөөсөө хэрхийг тэнгэр мэддэг л болсон юм болж. Тэгэхээр ингэж тогтоож яана гэдэг нь бол маш олон эерэг үр дагавартай юм да. Тэгээд ерөн зүгээр бидний энэ сэтгэл төвлөрөл тогтоох сэтгэл тогтох үйл явц бол анхаарал төвлөрөл бол хүүхэд жоохон хүүхдээс ахуулаад том болох явцад бол яг бидний бие организмтэй ижилхэн хөгждөг. Сэтгэл төвлөрөл нь нэмэгддэг. Уул нь бол ер нь зүгээр өрнийн ер нь ямар ч хамаагүй ерөнхий боловсрол дунд сургууль хүртэл биднэрт тодорхой төвлөрлийг биднэрт өгж эхэлдэг. Яагаад вэ гэхээр багш яг энийг унш, энэ сэдвийг унш ингээл энэ дээр махарч тийм ээ энийг унших гэж бичих гэж оролдож байгаа тэр хичээнгүй бичлэг гэл маань бүгдээрээ тогтоох бясалгал буюу бидний сэтгэлийн төвлөрлийг хөгжүүлэх дасгал шууд хийгээ шууд босдохаараа болоход болчдөг. Тэгэхээр ерөн зүгээр бага ангийн хүүхдүүд бол 35 минутын хичээлийн хөтөлбөртэй ч юм уу те. Тэгээд ихтэй сургуулийнхан бол паар болоод 90 минут орно гэдэг маань тийм ээ. Том болох тусмаа бидний төвлөрөх чадвар гут байх ёстой. Атал одоо энэ мэдээллийн шууганаас болоод жишээлбэл радио телевизийн эдэрт өгч байгаа юунууд бол яг одоо үеийн хүмүүсийн төвлөрөх хугацаа бол 10 минутаас их биш л гэж. Тэгтлээ бид нэр ингээд сууг сайлаад юм болгон тийм л болсон байна шүү дээ тийм ээ. Ингээл.
3 хүний ойчор ах юм лоо бэл гэл ингээл тогтохгүй ингээд хүлээх чадваргүй ч юм уу тогтох чадваргүй ч гэдэм үү. Би заавал ойчрлоо зогсоод гэсэн үг биш шүү дээ тийм ээ. Зөвхөн бидний байдлын юмыг ерөөсөө нэг юм за бэл шиг цааш гэсэн мэт тийм. Тэгэхээр жоохон хүмүүс бол төвлөрөл бага байдаг. Тэр хэрээр том болохын хоёроор нэмэгдэж явах ёстой. Гэхдээ энэ цадаа бол хэд олон мэдээлэл юм л да. Манай багш бид нэр одоо хэргийн тул аль тэр нөгөөлөхөд цэрмаа гавж гээд маш их эрдэнэтэй лам байдаг. Миний багш бидрийг яг барьж атгаж над мэтийн хүмүүсийг жоохон ном уншуулж яаж исэн ачтай багш. Тэгээд бид нар хаяа зарим хичээлээ болохоор багшийнхаа гэрт очиод гандан дээр гэртээ л дээ. Тэгээд гэрт нь очиод тэр үед одоос олон жил 20 жилийн өмнө Балдан гэдэг нэг хүүхд төдөөнөөс үрээд ирсэн. 4 5 та хүүхд 5 6 та хүүхд. Тэгэд бид нар ингээд хичээл ном явуулаад Балдан бол багшаас бол аймаар байна. Сүнсээс илтлээ. Тэгэл ингээд би ингээд нэг ном хараад ингээд юу болж байгаа мэдсэнгээ байжсэн чи багш хөөе чи Балдан гэл ингээд харсан чинь таашаа суугаач Балдан нөгөө хичээлд сууж байгаа хүүхдүүдийг л өмөлсөн шиг байгаа бодвол тэд ингээ яасан ч юм уу хажуудлаас натгсан ч юм уу яасан ч тэнд сууж байгаа л тэгэл яг харж ирсэн Балтист аймаар айцсан тэгэл багш миний дэргэд сууж хийгээл бидний дэргэд сууж яахгүй дөөмөлөө бидний дэргэд суугч ингээл аймаар яхаал ингээл багшийн дэргэд суугаал тэгэл жоохон байж гал багш ингээл хоошоо үргэлжлүүлэл явчихсан гэх багш их том дугаар энийг хаа гэхдээ ингээд байгаа хүний чи яалтай гэж харсан чинь багшаас ингээл аймаар ягаал багшийн дэргэд очисон жоохон байж яснаа нөө шүүрний дэрс биш үү тийм ээ шүүрний дэрс аваад багшийн чихрүү хийсэн гэсэн. Өдөөсөө хүн хамгийн айж байгаа хүнийг чихрүү шүүрний дэрс хийн нэхэр ер нь тэр нэг 6-7 минутын өмнөх хайдсан байцвал тэр дороо мартагдаад тэгэл юу ч хамаагүй. За тогтоох бясалгал зарчим юу вэ? Тэг чигдэг байх юм аа. Тэгээд эдгээр дотроос за тогтоох бясалгалын хэлбэрүүд гэж. Тогтоох бясалгал дотор маш олон техникүүд гэдэг. Одоо олон янзын зарчмын нийтлэхэн боловч маш олон. Би сая хэллээ тэр нямбай бичлэгээс ахуулаад эдгээр болгон чи бидний тогтоох чадварыг нэмэгдүүлж байгаа гэж хэлж шүү дээ. Бага хүмүүс ингээл нямбай бичлэг хийдэг ч юм уу те. Гэхдээ нэг юмыг л оролдоод л хийгээд байна гэдэг нь бас тодорхой юм шиг төвлөрлийг нэмэгдүүлдэг. Одоо баруунд бол ингэсэн бэл айгүй их яаж байгаа гэж л. Бестселлер одоо их ясныг би нэг тийм артикл уншижсэн. Том хүний буддаг ном. Энэ бол бурхны шинэ тогтоох бясалгалын гэсэн. Бурхны шинэ тогтоох бясалгал бол энэ 5 мэдрүүг ашиглах буруу гэж үсэлээд байд. Цаад бодлоо хянах нь их чухал гэж хэлээд. Гэтэ яг хуу бас боломжтой юм шиг. Том хүний буддаг ном гэдэг бол ийм бүдүүн тойм юм биш. Ийм том тэгээд маш их нарийн элементтэй. Тэгээд тэр болгоныг л ингээл хичээгээл тэр айгүйх ажил болох юм шиг юм л да. Тэгээд ингээл баг бүтэн 2 цаг хичээж ич нэг юм том буддаг юмыг нь бүтэн бодож үзэх юм. Энэ бол юу гэж тогтоох бясалгалтай ижил ойролцоо мөн сэтгэл готрол депрессээс ингэж болдог. За тэгээд дамбааны шиг буюу дүр талаар тавих гэдэг маань одоо баруун яриад байгаа mindfulness. За дүр талаар тавих бясалгалын дотор нь 4 үе шат гэх юм уу өөр хэлбэр тугаасан байдаг. Биеийн дүрдлийг ойр тавих. Биеийн дүрдлийг ойр тавих. Лүү дамбааны шиг, цорвоо дамбааны шиг тийм ээ. Биеийн дүрдлийг ойр тавих, мэдрэмжийн дүрдлийг ойр тавих. Тэгээд сэтгэлийн дүрдлийг ойр тавих, юмс үзэгдлийн дүрдлийг ойр тавих. Биеийн дүрдлийг ойр тавина гэдэг бол тогтоож бясалгахдаа бид нар сая мөсөх ч юм уу, цэнхэр диск ч юм уу дотроо төвлөрч бодно гэж хэлж шүү дээ. Биеийн дүрдлийг ойр тавих гэдэг бол дотроо юм төсөөлөн бясалгах гэхээс илүүтэйгээр биеийн тодорхой хэсэг дээрээ төлөвлөж бясалгах юм. Өөрийнхөө биеийн тодорхой нэг хэсэг юм уу, мгөл өөрийнхөө биеийн тодорхой нэг хөдөлгөөн дээр төвлөрч бясалгах тогтохыг сэтгэлээ барихыг гэж. Одоо хятад өглөө гадаа гудам бодомдоо ингээл нэг өө эмээ ингэж мөнгө юм хийж идэг штэ тийм ээ. Тийм ээ.
Энэ бол ерөөсөө цэвэр буддизмын лүй дамбаан шиг буюу биеийн дүрдлийг ойлгох бясалгал юм. Хөө ингээл хөдөлчих болно шүү тийм ээ. Тэгтэл энэ хөдөлгөөнийхөө игшин болгоныг л анзаарна гэж болно. Яг хэрхэн хөдөлж байгаа, хэрхэн явагдаж байгаа эдгээр болгоныг анзаараад маш төвлөрөлтөөр энийг хийнэ гэдэг нь бол сэтгэл тогтоох бясалгал мөн. Гэтэ биеийн тодорхой хөдөлгөөн дээр. Японы буддизмд бол сүм хийдийнх нь хашаан дотор юм нарийн ширхтээ хайрах голцоо. Тэрийг ингээл усны долгион шиг ингээ зураал идэг. Үүлбэл шүүр шиг юм марчмаа. Тэр нь бол бас л биеийн дүрдлийг орж авч бясалгал юм шиг. За энэ биеийн тодорхой хэсгээ за тарихтай холбогдоод ирэх юм бол биеийн тодорхой хэсгүүд дээр одоо үсгэж бясалгадаг ч юм уу те. Энэ дээр хум яг бясалгах гэх мэтлэн ер нь төстэй. Сэтгэл мэдрэмжийн дүрдлийг ойр тавина гэдэг нь сая одоо дотгошоо орох гэдэг чинь хамгийн бүдүүн ням самбуугийн одоо илэрсэн нь бол миний бие. Тэрний цаашаа орох юм бол юу гэдэг юм бэ гэхээр мэдрэмж байна гэж. Мэдрэмж гэдэг бол ерөөсөө өвдөж байна, гоё байна, мух байна, таатайгээд таагүй сарам 3 мэдрэмжийг л хэлж байна. Тэгэхээр өмнө биеийн дээр төвлөрчээсэн бол дараагийн удаа мэдрэмжийн дээр төвлөрнө. Яг юу мэдэрч байгаа л анзаараад байна гэсэн. Өөр юу ч бодохгүй ш. Зөвхөн юу мэдрээд байгаагаа л би анзаараад яваад байна гэсэн. Анзаараад яваад. Гурав дахь нь болохоор сэтгэлийн дүрдлийг ойр тавина гэдэг бол одоо мэдрэмжээсээ бүр цаашаа сэтгэллээ юу хийж игээд байгааг анзаараад л яваад байх гэх мэтлээ. За дөрөв дахь нь юм сүзэгдлийн дүрдлийг ойр тавих гэдэг бол юм сүзэгдлийн туйл юм чинар болсон хоосон чинар мөнх ус зэрэг дээр төвлөрөх гэдэг. За энэ бол бараг шинжлэх бясалгалтай нэлээд холбоотой болж байна. За энэ дөрөв. Эдгээр дотроос бид нэр хичээл дээрээ биеийн дүрдлийг ойр тавих. За биеийн дүрдлийг ойр тавих дотроос хамгийн одоо их түгээмлэдэг нь бол амьсгал дээр төвлөрөх гэдгийг жишээ болгож аваад амьсгал дээр төвлөрөх бясалгал хэрхэн хийдэг талаар дэлгэрүүлж ярих юм. Амьсгал дээр төвлөрөх хэрхэн явдаг вэ? Яаж явдаг вэ? Ямар үе шатуудыг дамждаг вэ? Гэх мэтлээ. Юу вэ? Тэгээд за бясалгал ингэж явагдах нь. Амьсгал дээр төвлөрөх бясалгал гэдэг маань бид нар бүх анхаарлаа хэрхэн амьсгал авч гаргаж байгаа дээрээ төвлөрүүлэхийг л хэлж байгаа. Өртөөсөө л юм. Гэхдээ амьсгал дээр төвлөрөхийг хэд хэдэн зүйлээр сайшаасан байдаг. Юу вэ гэхээр зүгээр юм төсөөлж бодож яснаас амьсгал гэдэг нь илүү бодиттой байдаг. Нэг. Хоёрт энэ төвлөрөх бясалгалыг хийж явах үед бид ингээл одоо бид нар хамаг амтан амгалан хийгээд гээд уншиж байгаа төвлөрсөн ч байж магадгүй бол хамаг амтан амгалан хийхэд за гэрээрээ тариад юу яах юм шүү гэж бодсон ч явж магадгүй юм тийм ээ. Тэгэхээр төвлөр бясалгал хийж явахдаа сэтгэл хаяа бүр өөр тийшээ энийг юу гэдэг лээ? Догшрох тийм. Догшрох явсан. Тэгэхээр энэ догшрох тохиолдолд уул нь бясалгаж байгаа юм бодиттой бөгөөд ч гэдэм үү те үгүй л пүүстэй ч юм уу байх юм бол бидэрт хүү чи юу дуграад байна ч гэх юм уу те өө чи би бясалгаж байгаа шүү дээ ч гэх юм. Нэг энийг сануулах давуу талтай байдаг. Тэгэхээр амьсгалыг тийм гэдэг. Амьсгал эхлэлтэй төгсөлтөй лугшилтай маягтай тийм. Тийм болохоор амьсгал дээр төвлөрөх анх сэтгэл тогтоох бясалгал хийж яхад бол сайшаасан байдаг. Сайн гэж хэлсэн байна. Ингээнээр хэлэхэд амьсгал дээр бүх анзаархаа хандуулах юм. Үүн дотроос амьсгал дээр төвлөрнө гэдэг амьсгал тоолох гэдэг хоёр маань амьсгал тоолно гэдэг бол амьсгал дээр төвлөрөх тасгалын анхын шат. Ер нь бол амьсгал дээр төвлөрлөхэд болчихно л дээ. Амьсгал дээр төвлөрлөхээр анхлан дотоо бясалгал хийж байгаа хүмүүсийн хувьд бол жоохон яригтай болчих гэдэг. Нэг түүнийг анзаар ихээр одоо яг юуг нь анзаарах. Одоо жишээл нэг ийм жишээ аваад идэ онцтой монч юм уу? Бизий явуу уулангийн тэхийн зогсоол дээр хараагаа тогтоо гэдэг. Манай хүн юу ч хардаггүй байхгүй. Тэхийн зогсоолыг хардаа. Юу ч харддаг. Тэгсэн чинь түүн дээр нэг амтан байгаа гэдгсэн чинь байна гэж харддаг байхгүй. Тэгэхээр тэрийг анзаараа ихээр юуг нь анзаарахыг мэдэхгүй байгаа тохиол нэг өөр тийм ээ. Чи энийг хардаа, нэг найс чи хэлээ. Чи хараа тэрийг хардаа, тэрийг хардаа. Тэгээд яасан гэж асуухаар авах хэрэгтэй тийм ээ. Өө тэр чинь тэгсэн байгаа тийм байна шүү дээ тийм. Тэрэн шиг амьсгал дээр төвлөрөх, амьсгал анзаарах хэрэг хитрхи ерөнхий болчихоор
анх удаад нэг юм барьц өхийн тулд амьсгалыг нь тоог нь анзаараа гэдэг. Тоог нь тоолоо гэж. Тоог нь тоол. Ойлгож байна те? Нэг юм амьсгалаа тоол гэж. Тэгэхээр амьсгал дээр төвлөрөх гэдэг маань бид нар амьсгал ингээл явагдаал төрснөөс ахуулаа бид нар тасралтууд амьсгал. Гэтэ хизээч тэнийг анзаарч байхгүй. Тэгэх юм бол одоо бид нар анх удаа амьсгал хэрхэн авч байна, гарч байна гэдгийг харах. Амьсгал авч байна, гарч байна, авч байна, гарч байна гэх мэтлэн анзаарах. Одоо зүүрлэх юм бол ус хажуугаар урсч байна тийм ээ. Чи усыг яг игшин болгоныг нь урсж байгааг нэг анзаараад хараа гэж байгаа юм шиг л амьсгалын игшин болгоныг нь хэрхэн явагдаж байгааг нь өөрөө мэдэр, өөрөө анзаар гэсэн шуутгад. Гэтэ энийг эхний шат болгож амьсгалаа тоолох. Амьсгалаа тоолохдоо ингээд за амьсгал авлаа гарлаа нэг гэж тоолдог ш. Амьсгалаа авлаа, амьсгалаа гаргалаа нэг гэж тоолох. Гэхдээ амьсгалаа авлаа гаргалаа 1 2 3 4-өөс сүүлд нь 5680, 5700 ингэ явчихдаг юм. Яг үхээр ингэх юм бол ер нь зүгээр тоолох гэдгийг бид нар бас нэг рефлексээр хийчих гээд юм байна л да. Өөр юу ч гэсэн хамаагүй бодож байгаад 76 78 79 гэл тийм ээ. Тэгтэл гол зорилго маань бол тоолтооч гол нь биш. Миний сэтгэл тэн дээр багтаал гол нь шүү дээ тийм ээ. Миний сэтгэл тэн дээр байгаа гэдгийг байнга шалгахын тулд тоол гэдэг байгаа байхгүй юу? Цаг тутам шалгахын тулд секунд тутам сэтгэл маань энэ дээр байна гэдгийг л илүү одоо шалгахын тулд амьсгал 1 авлаа гарлаа 2 гээд жоох үйж өгч байгаа юм. Тийм болохоор шууд явчихдгүү 10 дотор л тоолт 10-аар тоолт. Гэтэ 2 янз миний хувьснаар бол нэг бол 10-аас ухрааж тоолох нэг. 10 9 8 7 авлаа гарлаа 10 авлаа гарлаа 9 авлаа гарлаа гэд нэг хүртэл тоолоо дахиад 10-аас тоолох. Үгүй бол арай илүү яривхтай. Жохон яривхтай болгоод байгаа нь бидний сэтгэл энэ дээр байна уу гэдгийг л илүү хянамга болгохын тулд жохон өгч. Хитрхийг нарийн болчих юм бол тэр чинь төвлөрөл биш бүр бодол болчих гээд байна шүү дээ тийм ээ. Тийм болохоор нэг жоохон юм амаржин шиг. Ингээ хөдлөөд байгаа сэтгэлийг ингээд байгаа сэтгэлийг пак гэд юм барьж юус болдоггүй. Тийм болохоор нэг юм хөдөлгөөнт зураг өгчээд байгаа юм. Жоохон хөдөлгөөнт зураг тийм. Тэгэхээр энийг дагуулаа за энэ дотроо л эргэлдээд гэсэн санаа авах нь шүү дээ. Тэрэн шиг 10 дотор явдаг. Амьсгал авлаа гарлаа гэд 1 авлаа гарлаа гэд 10-аар эхний удаа тоолоод 2 дахь удаа 9-оор тоолоо. Тэгээ 8-аар тоолоо. Тэгээ 7, тэгээ 6, тэгээ 5-аар тоолоод дахиад 10-аар тоолоод 5-аас сөөлөлгүй 10-аас олшруулгүй энэ хоёрын хооронд тоолоод л байх бас нэг. Ойлгож байна тийм ээ. Авлаа гарлаа 1, авлаа гарлаа 2 гээд ингээд тоолоод 10. Тэгээ дараа нь дахиад авлаа гарлаа 1 гээд тоолох нь шүү дээ. Авлаа гарлаа 2 гээд гэвсэргээд 9. Тэгээ дараа нь 8-аар тоолоо. Тэгээ 7-оор тоолоо. Тэгээ 6-аар тэгээ 5-аар тоолоо. Дахиад 10-аар тоолоо. Та хийгээд үзэхэд анзаарагдан да за нэг ингээд ингэсэн юм байна гэж байна. За амьсгал дээр төвлөрөх бас нэг юм хөл явт юм доо. Хийгээд үзэх үү? Эхлээд нэг жоохон бие ингээд жоохон шилгээч гэж байна. Тэгээд санаатайгаар амьсгалаа хэн хорлдлох хийдэг юм шүү. Амьсгалаа уртасгах, амьсгалаа богино хорлох хийхгүй. Амьсгал зүгээр л рефлексээр зоргоороо явж байна. Та өөрөө түүнийг анзаарах л ёстой байна. Амьсгал авж байна, гарч байна. Хамгийн гол төвлөрөх цэг нь бол хамрын үзүүр гэдэг. Хамрын үзүүр. Хамрын үзүүр дээр нэг юм амьсгал авахд нэг юм салхи мэдрэгдэнэ. Салхи. Тэгээ тэр салхи хөдлөхөд за амьсгал авч जैन да гэдэг. Хамрын үзүүр хавцаал анхаарлаа төвлөрүүлээд амьсгал авч байна, гарч байна, авч байна, гарч байна гэсэн юм байна. Эхлээ шууд битгий тоолоо. Эхэндээ жоох ингээд төвлөрөөд амьсгал авч байна, гарч байна гэж жоохон байж байгаад удлгүй тоолоод эхэллээ. Тоолоод амьсгал авлаа, гарлаа 1 санаатаагаар амьсгалаа уртсгаж өгсөлгүйгээр төвлөрч байгаад авлаа, гарлаа 1 авлаа, гарлаа 2 тоол. Аль болохоор чимээ битгий гаргаар. Яг л хажуудлын хүн айгүйх нөлөөлдөг. Мөн бидний ингээд жоохон төвлөрч явах үед ямар ч чимээ юм уу болж болно. Тэглээгэнгүүтэл нь зүгээр л сул орхичоор. Зүгээр л харж мараал ингээл санаа манаа алдаач юм. Тэг хэрэггүй. Зүгээр л орхиол
эргээл амьсгал руугаа ирээл амьсгал авлаа гарлаа 1 авлаа гарлаа 2 гэх мэт. За нүдээ зөөлх янаад эхэлцгээе. Ариуслын зууч буддад тур эрхэм үйлчлүүлэгч таныг бурхан багшин агуу их адистад газрууд болох лагшин мэндэлсэн люмбини адистад жарн хашорин соврага таалалт өгсөн Кушинагар гэгэрсэн бодгая дах Монгол сум анх дөрвөн үнэний сургаалan альсан сарнат ариун гангамөрн энтхгэн нийслэл дээли Непалын Катманду хотуудаар аялан алдарт Таж Махал үзэх ариуслын аялалд өрн залъя. Ариуслын зууч Будда тур. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбарт даад тэргүүлж эрсдэл даах чадвараараа Монголд номер 1 боллоо. Таны өдөр бизнесийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж зөвлөсөн мэдээлэл математик загвар модель дээр хургуулын шинжилэн эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбын лагшинд бараалхах аялал. Та хамбын хүрээнд зочлон итгэлт хамбын өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах байгаль нуурын эрэгт амрах хамбламын адистт аршан хүртэх ариуслын аяллаар аялаарай. Ариуслын зууч Будда